Аврал ирсэн бяцхан охины сүнсийг амьрлуулсан. Энэ бол 1990-ад оны ихэр болсон явдал л да. Базрын гэр бүл 1991 онд дархан чилжиж очжээ. Үнэн дээр тураг ядархаар уулаа, хүн ядархаар ургаа гэдгийн үлгэрээр амьдрал хүндэрсэн учраас ах дүүгээ бараатахаар дарханд очсон нь тэр. Тухайн үедээ дарханд байр хямдхан байсан ч бас нөлөөлж л дээ. Тэднийх тун чадах юмгүй байрандаа оров. Нөхөр нь шоронд орсон ариун зул гих жимхтэнх уг байранд байсан бөгөөд төлбөрөө төлж дийлэхгүй улмаас базарт бараг зүгээр л шахам зарчихжээ. Дэрбээр танил талаараа хөөцөлдсөөр ордрыг нэр дээрээ болгосноос гадна баггүй хөрөнгө зарцуулж байж засвар хийлгэснээр нүүн оржээ. Базрыг 3-9 насны 2 хүүтэй бөгөөд ихнэр жавцсан нь багш мэрэгжилтэй боловч ажил олдсонгүй. Ингээд л байрандаа орсноо базар бусдын адил зээл аван ганцхан 8 эргүүлдэх болжээ. 1991 оны намар оройхон деревэнд байдаг хадмынхандаа очоод буцаж явсан жавцан согтуу хүнээ сайн зүхтэж байгаад нүхэнд унаад ухаан алджээ. Азар хүн тааралцснаар эмнэлэгт үргэжжээ. Төдийлөн хүнд гэмтэл аваагүй учраас эмнэлэгт 3 хоног хэвтээд гарсан байна. Эмнэлгээс гарсныхаа оройхон харанхуй өрөөндөө хуучин хувцас хийхээр хаалга татсанд жавцсан. "Хүүе, энд хүүхэд байна штэ" гэж уулга алдснаа. "Чи хэний хүүхэд? Яагаар энд сууж байдаг юм?" гэж гайхсан янзтай ярихад нөхөр нь очжээ. "Хаан, юу хүүхэд яриад байна?" Гэхдээ харанхуй өрөөнийхөө хаалгыг онгойлгосон хിവэр "Тэр хайрцагны болонд жаахан охин сууж байна шүү дээ" гэж ор хоосон зүйл рүү заагахад нөхөр нь ихээхэн гайхаж "Юу ч алга бай шүү дээ." Гэхдээ ихнэр нь ууралсан байдалтай "Чи чинь сохорчгоо юу? Хөөрхий охин уйлаад л сууж байна штэ" гэж өгүүлжээ. Ихнэр нь нэг л биш болохыг угаарсан базар маш хурдан эмч дууджээ. Түргэн тусламж ирж үзээд тодорхой онош тогтоож чадсангүй. Хий хоосон зүйл харсныг нь эмч нь "Гэмтэлд ороод биеийн сайнгүй байгаа учраас хямарч солиоролд орж байх шиг байна. Аль болохоор 50 байлга" гэж хэлээд эм өгөөд явжээ. Ингээд жавцсан эм уугаад орондоо орсон байна. Шүн дунд сэрсэн базар ихнэрээ дэрэгдээ байхгүйг мэдээд ихэд гайхжээ. Би засч яваа юм болов гэж бодсон авч ихнэр нь шивгэнэж ярихыг сонсоод босчээ. Гэтэл жавцсан анаал харанхуй өрөөгөө онгойлгочихсон хэнийгэнтэй ярилцсан сув. Нөхрийг мөрнөөс нь татхад "Чи намайг солиорчихсан гэж бодож байна уу? Энд яалтчгүй жаахан охин уйлаад сууж байна. Гэхдээ би гараа хүргэх гэтэл хий хоосон болохыг мэдэрлээ. Сүнсэл юм шиг байна" гэхэд базрын дотор арзаагаад явчихжээ. Тэрбээр өөрийн мэдэлгүй "Нэрээ юу?" гэж асууснаа гинэтхэн нэгийг ухаарч ихнэрээ солиорчгож гэж бодоод "Миний хөгшин 50 унтаа" гэд өрөөрүүгээ оруулав. Ихнэр нь ч нойр нь хүрэх янзгүй нөгөө л үл үзэгдэх охины тухай ярьсаар байжээ. Нөхөр нь юутаач жухам юу үзсэн харсныг нь сонсохоор шийдэж анхаалга онгойлгоход 4-5 настай болов гэмээр сэгсгэр үстэй бяцхан охин доошогоо хараад сууж байсан гин. Сая дахин харахад нь охин уйлж байснаа жавцан хараад больжээ. Гар сунгахад хий хоосон зүйл байсан аж. Гэвч охины сүнс жавцангаас ямар нэгэн тусламж ирээд байгаа юм шиг санагдсан гин. Нойрон дунд нь түүнийг дуудсан учраас босч очсон нь тэр байжээ. Нөхөр нь мэдээж хэрэг үүнд үнэмшсэнгүй. Маргааш өглөө нь босоод харанхуй өрөөнийхөө хаалгыг нээсэн жавцсан "Хүүшээ Баатраа, нөгөөх охин чи алга болчихсон байна" гэж дуу алдахад нөхөр нь ихээхэн бахан хансан аястай "Хэлээгүй юу? Чамайг би чинь хямраад хийм харж байна гэж эмч хэлсэн шүү дээ. Йоо, чамайг бүр галзуурчлаа л гэж бодлоо" гэд инээхэд өөрийгөө хий хоосон зүйл харж солиорч байж гэж итгэсэн жавцсан тайвширсан аястай мушилцжээ. Гэхдээ л баас хатвч өмхийгээ тавихгүй гихчээр сэтгэлийнх нь мухарт өвдгөө тэврэн суусан бяцхан охины дүр харагцаар байжээ. Оройхон хэрд базар утсаар "Ажил гарсан учраас шүн дунд очино. Түлхүүрээ сугалчгаарай. Би өөрөө очоод онгойлгоод орчихъя" гэж хэлжээ. Шөнийн 2 цагийн орчимд ихнэр хүүхдүүдээ сэрээчгүй гэж болгоомжилсан базар сэмхэн орж ирж тэрбээр гэрлээж асаалгүйгээр хувцас сэмхэн тайлаад унтахаар явжээ. Унтлагынхаа өрөөний хаалгыг онгойлгоход ихнэр нь орон дээрээ суучихсан ганцаараа юм яриад гараа хөдөлгөж байжээ. Гайхсандаа гэрэл асаатал ихнэр нь цочин босон харав.
Тэрбээр гартаасан барьчихсан бөгөөд нүүрэнд нь айсан сандарсан дүр зураг тоодхон байлаа. Чи чинь дахиад л солиорч байгаа юу? Гэж Сандминд асуухад би солиороогүй байна. Охины сүнс намайг ахиад дуудсан. Тэгээд би өрөөндөө оруулж ирээд үсийг нь самнаж өгч байсан юм. Чи хүүхэд айлгаа цухтаалгачлаа. Гэхэд чи юу нь юугаа солиороод байгаа юм? Ямар ч хүүхэд байхгүй байсан биз дээ. Тийм ээ. Би хий үзэгдэл гэж чамд хэлээ биз дээ. Ямар ч гэмзэмгүй ядарсан охины сүнс юм шиг санагдсан. Надаас ихийн хайр нэхэд байгаа юм. Их өрөвдөлтэй гэж гартаа нэг юм атгахчихсан байна лээ. Би түүнийг нь харсан. Юу гэж борцогны хилтерхий болох нь нэвт харагдж байсан. Гээд л урсаж гарахад нөхөр нь энэ маань хаашдаа солиорчж гэж бодоод үгийг нь дагуулсхийн им тан өгч байгаад унтуулжээ. Гэхдээ хаширлаад гэрлээ асаалттай орхижээ. Өглөө нь босоод их нэртэй энэ талаар ярьтал. Базраа, чи намайг солиорсон гэж хэлэх гээд байгааг мэдэж байна. Үүний оронд чи мэддэг хүн олж ирэж арга чарга хийлгэлээ гэжээ. Ингээд хит хитэн хүн авч ирсэн ч ямар ч нэмэр болсонгүй. Тэд нар мэрэгч гэхээсээ илүүтэйгээр луйварчд байсан нь тодорхой. Эхнэр нь хий үзэгдэлтэй харьцах явдал дамжирсан учраас Улаанбаатар даваачин шар хадны эмнэлэг твтүүлэхээр шийджээ. Гэтэл эхнэр нь чи намайг хэвтүүлж зайлуулахаас өмнө нэг зүйлээр л тусалчих гэд эрүүл хүн шиг ярьж гарчээ. Нөхөр нь аяыг нь дагахаар шийдэн зөвшөөртөл хоёулаа энэ барийг зарсан авгаа дээр очие гэсэн аж нөхөр нь ч гэсэн юмыг яаж мэдхүүгээд уухантаас зөвшөөрчээ. Тэр хоёр дэрээвэнд амьдарч байгаа уг байрны хуучин эзэн ариун зулынд очжээ. Жавцан гэрт оронгуутаа л жаазтай зурган доторх охины зураг руу гүйж очсноо уулга алдан хашгирчээ. Уг зургийг хуруугаараа заан нөгөө охин чи энэ байна гэж хэлэхэд ариун зулын нүүр час улаан болоод яалаа гинэ гэд босоод иржээ. Энэ үеэр базар эхнэрээ тайвшруулсан суулгаад болсон явдлыг ярьжээ. Уг яриаг унган сонсож суусан ариун зул яагаад ч юм гартаа борцогны хилтерхий барьчихсан байсан гэж та хэлвүү дээ гэж асуужээ. Жавзан тийм ээ борцгол байх шиг санагдсан гэж хэлэхэд ариун зул уламж ихээр уйлан хайлж тийм ээ миний охины сүнс бахан хөөх юм өөдгөө тэнийг ээжигээ цэрлүүлэх гэж байгаа нь тэний байх гэж хэлээд болж өнгөрсөн явдлыг нэг нэгэнгүй ярьж өгчээ. Ариун зул зүүн аймгаас ирж дарханд барилгын тэмс төгссөн агаад тэндээ эхнэртэй залуутаа явуулдаж байгаад жирэмсэлж орхижээ. Эцэггүй хүүхэд гаргасан учраас эхээсээ айгаад дарханд суурьшихаар шийдэж ингээд барилгад мэрэгчлэрээ ажиллах болжээ. Охиныг нэг нас хүрч байх үеэр өөрөөс нь хидах чанарв гэгч залуу эргүүлдэг болсон гэдэг. Хүүхдэд нь сайн ч юм шиг санагдаад байхаар нь бараг л яаран шандрам ханилжээ. Барилгад хамт ажилладаг байсан чанарв охинд нь ихэнх үедээ маш сайн байдаг байлаа. 1989 онд анхныхаа үрийн зулааг үнэрснээс хойш чанарвын хайсан туглах шиг зан ор мөргүй алга болсон гэдэг. 3 чинээхэн бяцхан охиныг дүүдээ хүрэх гэхээр боль хүүхэд алах гэв гэж зандрах энэ үхэнд үнэндээ богино жолоотой бүсгүй зангаараа ариун зул бүсгүй нөхрөө айдан дагалдаж охиныг ад үзэх хандлагатай болсон гин. Дөрсөн гөр нь улам бүр өсч бойжхын хэрээр чанарвын ааш зан улам бүр хэрцгий болж байжээ. Архийг баг багаар уудаг байсан нь хитэрч Оросуудын нэрсэн гоон гихчиг өдөр алгасалгүй шахам хүртэх болов. Ингээд тэр ажлаасаа халагдсанаар гэр бүлээ тижээх үүрэг ариун зулд оногдсон аж. Чанарв хүүхдээ хараад гэртээ сууж буй хэрнээ тэр хавийн үе олон аригчдыг цуглуулan гутарч суудаг болчихно. Дөнгөж 3 настай нялх охиныг зэрэгэлдэх орц руу гоон аваад ир химээх нүцгэн шалдан хөөж гаргах нь энэ үхэнд. Ингэсээр хөөрхөн охин хадгалгаа тусныг эрэм хоёрын хинэнч гадралсангүй. Энэ үеэр амралтын өдөр тааруулж гадуур архитаж явсан чанарв вокзалын орчимд Эрдэнэтээс Улаанбаатар орохоор явж байсан Орос цэрийг дээрэмдэн хутгалаад орон шоронгийн хаалга татжээ. 2 баг хүүхэдтэй үлдсэн ариун зул сэргийлэх гэр хоёрын хооронд шогшсоор байгаад охиноо хүндэрхийг анзаараагүй хар гайгаас алджээ. Охин амьсгал хураахтаа гартаа борцогны хилтерхий тас атгачихсан байсан гин. Тэгээд ч хэдхэн хоногийн дараа чанарв 8 жилийн ялтаагаар шоронд очигджээ. Болж өнгөрсөн явдал гэвэл энэ.
Харин охиноо нас бараад 1 жил орчим уг байрандаа амьдрахад тэрс үнс харагдаагүй гин. Байдал огт санамсаргүй иргэсэнд ямар ч хөдлөггүй базарт айн хэрдхих сэтгэл төрж яаралтай гихчин жинхэнэ номтой ламын эрэлт гарснаар Гурранц гэдэг өвгнийг олж очжээ. Өвгөн ламч шоогоо орхиж шоголтой судраа сүхэж үзснээ. Талигаач хойд төрлөө олоогүй байна. Хэн нэгнээс аврал ирсээр байгаа ч юм шиг байна. Гэж хэлээд гүрэм дором хийснээр огны сүнс үзэгдэхэ байсан гэж. Уг яриаг би саяхан Ариун залын дүү Наранбаатараас баталгаажуулан сонссноор зүрхлэн нийтэлсэн энэ бүлгөө. Хадсан гаранд шингэсэн сүнс хүчрхэг шолмос болжээ. Бид хүүхэд ахуй цагта томчуулан ярьдаг байсан харгаар химэх аимшиг түлхэрийг чих давин сонсдогч хүнжил дотроо айж хурган амьсгал төгжин хондог байлаа. Харин одоо доор дурдах өгүүлэг бол харгаар химэх үлгэр домгийн шинжтэй яриа бус. Бодит хар шид агуулсан хатаж хорч исэн хар гарны тухай юм. 1950-ад оны ихээр одоогийн нарны титэм дэлгүүрийн ойролцоох 9 гудамжинд Ли Дая буюу намсраа химэх өвгчөөр хятад баг Шигхан гуанз ажилуулан амьдарч байв. Дотор хүний гараар хийгдсэн нарийн хоол амтлаг хойндоо олон ч хүүхнийг өргөтөж дөнгөдөг байжээ. Ли Дая сайхан хүүхэн харагдвал үнэгүй хоол цайгаар дайлан хөгцөн дидэгдсэн шар шүднүүдээ ярьзаалган инэ. Тэрбээр нэгэн өдөр хөдөөний байдалтай хувцас хунар муутай боловч царайлаг хүүхэн хашааных нь өмнөр уудтай юм үүрэн ядарсан бололтой алхаж явааг хараад гуанзандаа дуудаж оруулан цай хоолоор дайлангаа хэрэг зоргийг нь асуугаад авч амжжээ. Бүсгүйч ар хангаагаас аж үйлдвэрийн комбинатад ажилд орохоор ирсэн хийгээд нутгийнхаа нэгэн алийг хайж яваагаа цайлагнаар өгүүлж орхижээ. Улаанбаатараар дүүрэн танилтайн хэрэг юу билээ гэсэн шиг Ли Дая тэр дорхнол ирж яваа алийг нь олоод заагаад өгчихөв. Тэгэхдээ ирж үнгүй хоол цай идэж бай гэж хэлхээж мартсангүй. Хэсэг хугацаанд алга болсон бүсгүй нэг өдөр гуанзных нь өмнөр явж харагдангуут мөн л майжган гүйж очоод чирэг шахам гуанзандаа оруулж хоол цайгаар шахснаа. Чи ихээ муу хүүхэ. Манайд ирж хоол идэхгүй яасаа. Би их гомдсон. Гэд уйлах маяг үзүүлэхэд нь бүсгүй дисэлгүй инээд алджээ. Энэ инээд баггүй хугацаанд Ли Данжаадын шавар таксиг чимсэн юмдаг. Үүнээс хойш цэцэгдэр юудан цагаан малгай уйтан хуаран дээл торгон сав хөмссөн хотын ганган хүүхэн болж хувиржээ. Энэ хооронд Ли Данжаад түүнд "Хай, цэцгүү Далия, чи ажил хийж юу хийнэ? Аж үйлдвэл үү комбинат уу гэж ямар муухай ба?" гэж ятгахна. Улаанбаатарт ирээд 1 жил болсон цэцэгдэр ажил хийсэн нэртэй боловч үнэндээ базаасан юмгүй хэрнээ ирчүүдэд ингэр задгаа нэгэн болсон байлаа. Ли Даягаас зүгээр нэг зээлч нэг авсаар байгаад 1000 төгрөгийн өртөө болсон байлаа. Нэг өдөр цэцэгдэр сурсан зангаараа мөнгө зээлэхээр иржээ. Энэ удаад луухан ихэхэн уур болсон байв. Тэрбээр харин өмнөөс нь 1000 төгрөгөө нэхэж эхлэхэн тэр сарда 100 төгрөгийн цалин авдаг цэцэгдэр үнэндээ шоконд орлоо. Бүтэн жил хөдөлмөрлөж байж л олох мөнгө байв. Ли Дая мөнгөө заавал өнөөдөр авна гэж зогссонгүй. Шүүх цагдаад хэлж шорон гянданд хийлгэнэ гэж сүрдүүлсээр уйлуулж орхижээ. Тэгснэ гинэтхэн мөнгөн ус шиг сайхан ааштай болж "Хай цэцгээ, тэнэгүү Лиг өршөө. Би яасан тэнийгэ?" гэж толгоогоо шаан өмнө нь сөхөрч унаад "Хай, чи манад ажил хийвэ. Би чамд сард 200 зоос өгвэ" гэх зэргээр ятгасаар үгэндээ оруулж амжжээ. Тэр цагаас эхлэн цэцэгдэр Лигийн гуанзанд ажиллах боллоо. 2 сарын дараа гэхэд байдаг айл нь муухай аш гаргах болсон учраас хужаагийн гэрт ирж ханзных нь нэг буланг өмчилж авчээ. Тэр үеийн хотын хүүхнүүд дэгжирхэн янлиутай янжуур татах мод дэлгэрээд байв. Лууханы шахалдаар цэцэгдэр хитгэн удаа татаад л тамхины сайхныг бишрэх болов. Үнэндээ тамхинд нь Ли Дая хар тамхи холдог байснаас тэр аж. Зорилгодоо хүрэхийн тулд Ли Луухан үнэндээ маш зугуухан хөдөлж байлаа. 2 сар орчим тамхи татуулахад цэцэгдэр хар тамхинд тонтогч болж хувирсан байв. Нэг л өдөр цэцэгдэр өглөө босоод таттал ямар ч таашаалт хүртсэнгүй. Гайхахдаа Ли Лууханаас тамхи нь яагаад таашаал өгөхгүй байгааг лавлан асуухад нь
Хай цэцэг аа. Тэр тамхиа сайхан зүйл холсон байсан. Тэрүү хальц ихээ үнэтэй. Монголд байхгүй ба? Дотор газар ургадаг ургамлаа. Гэж ирээд л бүх хүнийг палхийд хийлэхэд цэцэг дээр хар тамхи гэж сургийг нь сонсож байсан зүйлдээ лавхан орсноо ойлгоод айсандаа давхийн цочжээ. Гэвч хэрэг явдал нэгэн ториотсон байв. Орой хэрд цэцэг дарийн биеийн тэсгэлгүй өвдөж тамхиа шаардаж эхлэв. Өвгөн луухаанч өрөвцөн дүрсгэж хар тамхи хайх нэрийдлэр гадагшаа яваад өндөр үнээр авлаа гэсээр орж иржээ. Энэ мэт явдал үнэндээ удаан үргэлжилсэнгүй. Тун чудалгүй цэцэг дарийн өвөрт өвгөн хужаа орж хундан цагаан биеийг нь эзэмдэх болов. Ийхүү 2 жил хар тамхиндаа мансуурч өвгөн хужаадаа талхиулсан цэцэг дар бүсгүй ухаан санаанч гэсэн нэг л өөр болсон байлаа. Нэг л өдөр лий даяа цэцэг дараас уйдаж усны гудамжинд амьдардаг махны 8-ачин 500 төгрөгөөр арилжиж орхижээ. Өнгө зүсэн цонхиж цайснаас л бус үзэмжгоо хിവэрэ байсан хэдий ч хар тамхинд мансуурсаар өдөр шөнийг мэдрэхэ байсан түнд лийч байна уу, махны яргачин Вангуйлайч байна уу ялгаагүй болсон байлаа. Ван овогт үдэж болсон хойно орж ирэнгүүтэл цус тос хэр даг болсон гараач угаалгүй шууд л цэцэг хуарыг дараад авна. Ойн гутах боловч мөнөөхөн ид шидтэй тамхиа олж татж чадхаа болно гэдгээ гадарлаад эсэргүүцэж үл чадна. Шүн дунд юм түчгнэх чимээнээр цэцэг дээр сэржээ. Гэтэл Ван овогт босчихсон шалаа хуглан мөнгө хийж байгаа нь харагдав. Вангуйлай луухан гэнэтхэн өндийгөөд өөрийг нь гайхсан аястай цоо ширтэж байсан цэцэг дарыг олоод харчихв. Хятад хүнд нэг мугай хууль ёс юм шиг тогтсон байдаг. Тэр нь мөнгө нуусан газраа үр хүүхдээсээ хүртэл нууцалдаг явдал юм. Нэгэнт хамгийн гол нууцыг нь мэдсэн учраас цэцэг дарыг үгүй хийх бодол Ван хужаагийн тархинд зурс хийв. Үүнтэй зэрэгцээ цэцэг дарч гэсэн совингороо болоод хужаа нарын занг сайн мэддэг болсон учраас биеэ хамгаалах зүн совинд автан хэрэгцээ гарвал гэж бодоод гудсан доороо нууц байдаг хутгаа тэмтэрчээ. Ван овогт гинтхэн тал засан инээж мөнгө нуудаг шалаа буцааж хийснэ. Хай цэцэг аа. Энэ мөнгөө чиний ба чамд тамхиа авч өгнө. Гээх зэргээр худлаа зөөргөн үг хэлж байснаа унтахаар хуцаа тайлан хажуу талаар нь ороод хэвтэв. Маргааш нь хар тамхиа татаад мансуурч эхэлж байхад нь Вангуйлай шулуухан заазуур бариад дайрчээ. Гүн мансууралд ороогүй байсныхаа хүчинд цэцэг дээр хажуу тишээгээ зайлтал баруун гарыг нь шуугаар нь тас цавччихж гин. Хоёр дахь далаалтаар цэцэг дарийн духанд нь заазуур зоогдсноор үхэдхийн унаж зүйл дуусав. Нилээд харанхуй болчихсон байснаас луухан гадаа цогцыг булах нүх ухах гэж 2-3 цаг орчим болоод гэртээ орж цогцыг өргөн гаргахад тас завчуулсан гар нь яагаад ч юм алга болчихсон байхан тэр. Ямар ч хүн орох боломж байгаагүй. Тэгээд л гар нь шалан дээр хөвтөж байсныг санаад хайсан боловч олдсонгүй. Бараг л үүр цайтал хайгаад аргаа барахтаа үхтлийг оршуулжээ. Ингээд тас завчуулсан гар газрын гавар орсон мэт алга болж гаргүй цогцос оршуулгадав. Тун чудалгүй усны гудамжны хужаанаар Вангуйлаг үзэгдэхгүй болохоор хашааг нь давж ороход тэрбээр аль хэдийн үхээд үнэр танаар орчихсон байжээ. Хачирхалтай нь гэрэн дотроосоо бат бих түгчээтэй цонх нь мөн чонгоо хүндэслэлгүй хэрнээ хоолойг нь хин нэгэн хүчтэй гүн орон мөр гартал нь багалзууртаж алаад хэлийг нь сух татсан төдийгүй цээжин дээр нь цустай гарын алгаар тамгалсан байв. Тийм алганы ором хан туурга гээд хаасайгүй цусаар дарагдсан байхан тэр уг гарыг харахад жижигхэн шулуун хуруунуудтай байсан учраас эмэгтэй хүнийх гэдг нь төвөггүй хэн мэдэгдэж байв. Тиймээс Ван овогтын үхэлд гэрт нь амьдардаг байсан цэцэг дар бүсгүйг сэжиглэв. Гэвч хаалга дотроосоо түгжсэн байсан нь гайхал төрүүлв. Хятадууд цагдаад мэдэгдэж хэрэгт орооцолтгоо бодсонгүй. Харин Жангруучин гихч өвгөн луухан хашааны доторхыг шинжиж явснаа булсан нүх байгааг илрүүлж хятад залуусаараа ухуулжээ. Дотроос нь өрөөсөн гаргүй цэцэг дар бүсгийн шарил гарч ирэхэд хужаанар мийл гайхаж цэлх хөхөрчээ. Энэ бүхнийг хараад зогсож байсан 9 гудамжны лий овогт луухан айсандаа өмдөндөө шээх нь халаг болоод бөмбөгөнтөл чичирч байлаа. Гэнэтхэн хин нэг нь Ван овогтын бяруу шиг том гарц нохой мөн л үгсэн төдийгүй эрүүгэн заагаад хөлийг нь суглаад хайчихсан байсныг олж илрүүлв.
Тэгээд бүсгүй цогцыг буцааж булаад Ванг оршуулв. Ямар ч хятад хүн авсаа амьд ахгүй үедээ бэлддэг учраас санаа зовох юмгүй байлаа. Ажил явдалд нь оролцсон хужаа нар байшинг нь өдөр шөнөгүй нэгтсээр нуусан хөрөнгийг нь олж хувааж авчээ. Ванг оршуулад удаагүй байсан Ли мөн л дээрх маягаар орчлон хорвоог орхив. Хужаа нар энэ яавч зүгээр нэг явдал биш гэдгийг гадарлаад хэрхэх талаар зөвлөлдөх болов. Үүнээс хойш хужаа нарын гэрт өөрчүний цагаар борц шиг хатсан цустай уртгээчин хумстайгаар хөнчлөөс нь татах нүрийг нь маажих зэргээр айлгаж цочих болов. Энэ тухайд Лю Ци Хуа гэж мэрэгэн луухан шоогоо хайж үзээд энэ бол тэр хүүхний гар. Гарыг нь тас цавчсан учраас сүнс нь гаранд нь шингэж шулмас бүг болсон байна. Тиймээс цогцыг нь ухаж гаргаад шөнөөр хүлээж бай. Тэгэхээр гар биетэйгээ ирж наалтна. Тэгвэл энэ шулмсын хүч сулрна гэж айлджээ. Хужаа нар ч энэ айлдварыг ёсчлон биелүүлтэл бүх зүйл юу овогтын хэлснээр болж гар нь биетэйгээ наалдаж бүтэн болсон цогцыг буулжээ. Гэхдээ шулмас хിവэрэ үлдсэн бөгөөд хужаа нарт хор хүрэхээсээ өнгөрсөн гэдэг. Одоо ч гэсэн цэцэг дар бүсгийн шулмас болсон сүнс Ханамаса ресторанд үрэлсээр байдаг гэн. Энэ түүхийг тэр бүр монголчууд мэдэхгүй ч Ханамасагийн жижүүрүүд тэнд бууг чөтгөр байдаг гэдгийг батлан ярьцгаадаг юм. Гэхдээ энэ шулмас монгол хүнд өчүүхэнчдүүдийн хор хүргэж айлгаж цочоодоггүй үнцэрхэг үзэлтэй юм гинлээ. За өгүүлбэрийн хүртэл сонссон та бүхэндээ үнэхээр их баярлалаа. Бид нар маш богино хугацаанд олуула буюу 500 болсон байлээ. Бүгдэнд нь маш их баярлалаа. За тэгээд миний channel дээр лайк, subscribe дарахаа мартаоцай.